Энэ хууль батлагдаад байдал өөрчлөгдөхгүй. Бодтойгоор 2028 онд энэ хэвээрэл байна. Бид нар ингээд нэг сайхан нэртэй гой зорилготой юм хуулиндслүүд зөндөө оруулж ирдэг. Батлагдаад явдаг. Хэрэгжилтээрээ дандаа 0. Одоо чинь энэ хуулиар тэгвэл дахиад тодруулъя. Засгийн газар хэрэглэгчдэр байгаа 31 компани, эрчим хүчний яам дээр байгаа 21 компани чинь төрийн өмчийн орон дээр очих юм уу? Очихгүй шүү дээ. Сайд нар чи компаниуд өгөхгүй. Ягаад гэвэл тэнд маш их зарлалыг өргөө зардал болгож үйл ажиллагаа санхүүжүүлдэг. Өөрсдийнхөө сайд нар өөрсдийнхөө багцад рекламын зарлагыг 24 тэрбум төгрөг 2024 онд чинь хэвлэл мэдээлэл гаргасан байна шүү дээ. Зөвхөн нэг сайд өөрийгөө сурчлуулах гэхээр 1.1 тэрбум төгрөг зарцуулсан байдаг. Энэ компаниуд төсөөс гардаг, төрийн компаниудаас гардаг байхгүй та. Тэгэхээр энэ байдал өөрчлөгдөхгүй. 2 жилийн дараа би та хоёроос За өөрийн төвийг шүү. Хариулъя. За шижир гишүүнээ хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэх болон төрийн захиргааны үүргийг хэрэгжүүлж байгаа байгууллагуудын ялгааны асуудал яригадаад байна л да. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар бол төрийн өмч хөрөнгөтэй холбоотой бүртгэл хяналтын тогтолцоогийн захиргааныхаа асуудлыг л хариуцж байгаа байгууллага. Одоо Эрдэнэс Монгол байж байгаа нэр нь өөрчлөгдөж байна. Эрдэнэс Монголоор нэгдээр дамжуулаад засгийн газрын хэрэглэх газар, засгийн газар би яамдууд гэхээс илүү засгийн газар өөрөө хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлж байгаа субъект юм аа. Тэгэхээр захиргааны чиглэлөөр хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлж байгаа чиглэлгийн ялгаа үүн дээр байгаа юм шүү гэдгийг тодтогч хэлье. За хоёрдугаарт аудитын асуудал дээр дахиад нэмээд хэлэхэд сая гүйцээн боловсруулах чиглэл авсан хоёр асуудлыг та хуучнаар нэрж ах шиг байна. Гүйцээн боловсруулах чиглэлээр санал хураагдана. Төрийн аудитын байгууллага санхүүгийн тайлан баталгаажуулаас гадна гүйцэтгэлийн болон нийцлийн аудит хийдгээ бүрэн эрх нь хэвээрээ байгаа гэдгийг хэлье.